Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано. Өнөөдөр би та бүхэндээ Токиод гарсан нэгэн гэмт хэргийн талаар ярих гээд бэлдлээ. За энд гэмт хэрэг нь болохоор 2024 онд Японыг цочроож исэн маш аимшигтай юм гэмт хэрэг байгаа. Ингээд ярьж эхлэе. 2024 оны 5 сарын 8-ны өглөө Токио хотын Шинжуку дүүрэгдэх Тансаг таун хотхны орон сууцнуудын дунд эмэгтэй хүний аимшигтай хашгирах дуу цураатдаг. Орон сууцнд амьдардаг унтаж байсан хүмүүс цочид сэрцгийн гадагшаа гарч ирэхэд 25 настай залуу эмэгтэй Хирасава Тошино дунд иргэм насны нэгэн эрд баригдан түнтэй тэмцэлдэж байгаа нь харагддаг. Тэр эрэгтэйгийн амнаас "Миний мөнгийг буцааж өг. Би чиний стокер биш шүү дээ" гэсэн ууртай хашгирах чимээ сонсогддог. Тошино айж сандарсан ч гэсэндээ гараас нь мултрах гэж оролдож байгаа нь бол харагдсан. Гэвч мултрах ямарч боломж байхгүй байсан. Тэр эрийн гарын хүч маш их байсан бөгөөд Тошиног хөдөлгөж чадахгүй шахуу маш хүчтэй чанга барьчихсан байсан. Тэр хооронд гадаа гарч ирсэн хит хитэн хөршин зарим нь цагдаа руу залгаан, зарим нь зураг даран тэнд бөөгнөр нь зогсцоож исэн. Тэгтэл удалгүй гинт нөгөө эр гинт халааснасаа 10 см урттай хутаг гаргаж ирээд Тошиногийн нүүр, хүзүү, чэйжин хэсэг рүү 18 удаа хутгалсан. Хутгалж байх явцад хутганы эр хугарсан ч гэсэн тэр залуу зогсолтгүй хутгалсаар л байсан. Үүгээр зогсохгүй халааснасаа өшөө дахиад нэг хутаг гаргаж ирэн үргэлжлүүлэн эмэгтэй рүү дайрах гэж оролдож байсан. Бүх зүйл ердөө хэдхэн секундын дотор болж өнгөрсөн. Тошино газар унаж цусаалдан ухаан алдаж унсан. Удалгүй дуудлагын дагуу цагдаа нар ирж 51 настай эрэгтэй Вакуй Манабуг гэмт хэрэг үйлдсэн газар дээрээс нь баривчилж чадсан. Харин Тошино эмнэлэгт хүргэгдсэн ч гэсэндээ харамсалтай цусаалталтаас болж нэг цагийн дараа нас орсон. За тэгээ хэргийг үйлдсэн Вакуй Манабуг гэдэг нь хэн байсан бэ гэх юм бол машин, мотоциклийн үнэнч сонирхогч тийм ир байсан. Тэр ахлах сургуулиа төгсөөд автомашины засварчин болж хуримтлуулсан мөнгөөрөө Honda NSX спорт машин болон ENR мотоцикл худалдаж авсан. Өдөр бүр худалдаж авсан машин, мотоцикл хоёроо арчлан тэр хоёр нь бараг л түүний амьдралын утга учир нь болсон байсан. 2018 оноос эхлэн түүнд мотоцикл машинаас нь өөр бас нэг шин сонирхол бий болсон. Тэр нь юу байсан бэ гэх юм бол Солонгосын алдартай K-pop хамтлаг болох Twice хамтлагийг шүтэн биширч бүхэл видео, бичлэгүүд, зураг, дуунуудыг нь сонсож, цуглуулж, үзэж эхэлсэн. Мөн фэн клубт нь элсэж өөртөөгөө адилхан Twice хамтлагийн фэнүүдтэй уулздаг болсон. Тэр нэг удаа уулзалтан дээр залуухан нэгэн эмэгтэйтэй танилцдаг. Тэгээ тэр эмэгтэй нь болохоор Хирасава Тошино байсан. Хирасава Тошиногийн хувьд болохоор өмнө нь Гинзагийн өндөр зэрэглэлийн клуб хостес хийдэг байсан. Гэвч тухайн үед тэр өөрийнхөө Girls Bar-ыг ажилуулахаар шийдээд ажиллуулж эхэлсэн. За энэ Girls Bar гэдэг нь юу вэ гэх юм бол охтууд ингээд баарнд үйлчлээд ирсэн зочдод инээмсэглээд тэдний хажууд очиж суух ч юм уу тэдэрт ингээд үйлчилдэг тэр баарыг хэлж байгаа. Мөн өөрийнхөө бааранд ирсэн үйлчлүүлэгчийг удаан тогтоохын тулд тэдэртэй бол маш сайхан харилцдаг ийм баарыг ажилуулж эхэлсэн. Түүний хувьд ч гэсэндээ харилцагчдаа татах чадвартай, бусдыг маш сайн хөгжөөдөг, олон хүмүүсийг өөрийнхөө баар руу авчирдаг гэдгээрээ ер нь бол алдартай болсон байсан. За ингээд анх Тошино болоод Манабу хоёр танилцсанаасаа хойш би бинтийгээ маш сайхан харилцаатай болсон. За ингээд Вакуй болоод Тошино хоёр бол үүнээс хойш байнга уулзалтаж хоорондоо ярилцдаг, маш дотн найзууд болж эхэлсэн. Тэгээ тэр хоёр болохоор фэн клубын журмаар 3 жилийн турш хоорондоо холбоотой байсан. Энэ хооронд бол хаяада бас болцдог байсан гэж байгаа. Харин 2021 онд Вакуй түүнд маш их хайртай болсон гэдгээ илчлэн гэрлэх санал тавьдаг. Тэгтэн Тошино болохоор энэ саналаас нь татгалзалгүй түүн рүү инээмсэглээд хэрвээ та амьдралаа бүгднгийн надад зориулах итгэлтэй байгаа бол би тантай гэрлэхийг бодож үзье гэж хариулсан. Вакуйгийн хувьд болохоор энэ үгийг нь өвчлж ойлгоод ер нь бол би амьдралаа зориулах ёстой байна. Тэгэхээр миний амьдралын гол зүйлүүд бол миний машин, мотоцикл хоёр. Тэм учраас би энэ хоёроо зарах хэрэгтэйгээд машин, мотоцикл хоёроо нийлүүлээд зарсан. Тэгээ Вакуйгийн хувьд болохоор өмнө нь нэг удаа гэрэлж исэн. Эхнэртэйгээ байх явцдаа болохоор машин, мотоциклаа бүр маш их хайрладаг байсан. Тэгээ машин, мотоцикл хоёроос нь болж энэ хоёр бол байнга хэрэлцээр агаад ер нь бол салж исэн. Тэгэхээр түүний хувьд болохоор машин, мотоцикл хоёр нь бол бүр үнэхээр
чухал зүйл байсан гэдгийг нь бол тодорхой байсан. За ингээ Вакуи машин, мотоцикл хоёроо нийлүүлж зараад 16 саяын орчим болсон. За энэ нь болохоор ойролцоогоор Монгол мөнгөөр 350 гаруй сая төгрөг юм байлээ. Тэгэд энэ мөнгө нь бас хангалтгүй санагдаад аав ээж хоёрынхоо байшинг барьцаалаад дахиад 4 саяын буюу 100 гаруй сая төгрөг энэ зээл авсан. Тэгээд мэдээж аав хоёр нь бол байраа барьцаалуулахдаа чи яг яах гэж байгаа юм бэ гэд хүүгээс асуусан чинь би маш сайн эмэгтэйтэй уулзсан. Одоо түнтэй гэрлэх гэж байна. Битгий санаа зов гэж хэлсэн. Олсон бүх мөнгөө бариад ингээд нөгөө Тошино дээр яваад очисон. Тэгээ тухайн үед болохоор Тошино өөр бас нэг Geos Bar гэд клуб нээчихсэн байсан. Тэгээ тухайн үед болохоор түүний бизнес нь бол нэлээ муу явж исэн. Тэгээ Вакуиг хүрээд ирсэн чинь Тошино түүнд хэлэхдээ хэрвээ чи үнэхээр л надад хайртай юм бол шампансагны цамхаг манай баарнд ирээд захиалаа гэж хүссэн. Тэгээ шампансагны цамхаг гэдэг нь юу вэ гэх юм бол маш олон шампансагны хундагнуудыг ингээд доороос нь ахуулаад дээш нь цамхаг хэлбэрээр өрөөд тэгээд үнэтэй шампанскуудыг яг тэр хундаглаад хувааж уудаг тийм шампейн тауэр гэдэг нэг үйлчилгээ байдаг байгаа. Тэгээ энэ нь болохоор бүр үнэхээр үнэтэй үйлчилгээ юм бэлээ. Тэгээд энэ үйлчилгээг чи яг худалдаж аваа гэж тулгасан. Тэнгүүд Вакуи болохоор өөртөө байсан мөнгнөөсөө 3 удаа энэ шампейн тауэр гэдгийг бол худалдаж авсан байгаа. Энэ нь болохоор нийт 9 саяын буюу ойролцоогоор бараг 200 гаруй сая төгрөг болсон юм шиг үлээ. Ийм их мөнгийг бол түүн зарцуулсан. Тэгээ үлдсэн мөнгөө болохоор бүгднгийн нөгөө Тошинод өгөөд одоо ингээ би чамд бүх амьдралаа зориулж бүх өөртөө байгаа юм а чамд ингээ өгж гинөө одоо хоёлаа ингээ гэрлэе гэд хэлсэн. Тэгсэн чинь Тошино хариуд нь болохоор одоо үүнээс хойш бол дахиж надтай уулзах хэрэггүй. Би ингээд өөрөөс чи харилцаагаа тасалж гинэ гэд хэлсэн баа. Тэг ингээ Вакуигийн хувьд болохоор бүх зүйлээ алдсан гэсэн үг. Мөнгө, машин, хайр гэд тэгээд бүх зүйлээ алдаад бүр сэтгэл готролд ороод гэрээсээ ч гарахаа болсон. Тэгээд гэрээсээ гарахгүй нэлээд хугацааг өнгөрөөж байх явцдаа бол Тошиног буруутгах бодлоод орж ирээд буруутгаж эхэлсэн. Тэгээ үүнээс хойшлохоор ер нь бол би Тошиногоос мөнгөө олж авах хэрэгтэй юм байна гэж шийдээд түүний ажилдаг клуб руу бүр өдөр болгон очиж мөнгөө нэхэж эхэлсэн. Гэвч Тошиногийн хувьд болохоор мөнгийг нь буцааж өгөхгүй бүр цагдаа дуудаад тэгээ энэ залуу намайг ингээ байнга дагаад намайг стокер хийгээд байна. Энэ залууг надаас холдуулж өгөөч гээ гомдол мэдүүлж эхэлсэн. Тэгээ Вакуи бол мэдээж цагдаа нарт би ерөөсөө түүнийг дагсан юм байхгүй би зүгээр түүнээс мөнгөө л авмаар байна гэж гомдол мэдүүлж эхэлсэн. Тэгэхээр цагдаа нар болохоор яг энэ мөнгөтэй холбоотой асуудал дээр нь бол шийдвэрлэж өгч чадахгүй ал би ёсоор өөрөө ингээ баримтжуулаад цагдаа шүүхэд хандах хэрэгтэй гэж исэн. Үүнээс хойш бол бүр маш олон удаа бааранд нь очиж мөнгөө нэгснээс болоод эцэст нь 2022 онд бүр цагдаад баривчлагдсан баг. Тэгээ Вакуигийн хувьд болохоор 1 жилийн хугацаанд Тошино руу ойртохыг хориглох тийм шийдвэрийг шүүхээс авсан. За ингээд мэдээж 1 жилийн турш бол Тошино гэрээсээ ч гарахгүй яг тэр сэтгэл готрлын байдалтайгаа ингээд байж исэн. Тэгж жагаад 1 жил буюу нөгөө хугацаанд дууссан. Тэгээ тухайн үед болохоор Тошино өөр дээр нь яг 1 жилийн хугацаанд дахиж Вакуи ирээгүй учраас за одоо ер нь бол ингээд дахиж над дээр ирэхгүй хаа бүх зүйлээ марцсан байх гэж бодоод 1 жилийнхаа өөртлөгөө ойртохыг хориглосон тэр зүйлээ бол сунгаагүй байгаа. Тэрийг бол уг нь бол жилээр ингээд сунгаад явах боломжтой. Гэхдээ Тошиногийн хувьд болохоор сунгаагүй бүх зүйл ингээд дууссан баха гэж бодсон. За тэгээд яг тухайн үед болохоор Тошиногийн бизнес нь маш амжилтгүй муналттай болж эхэлсэн учраас Тошино ер нь бол өөрийнхөө царай төрхөөр модель, инфлюенсер болохоор шийдээд сошиал дээр ер нь лайвуудыг маш ихээр хийж эхэлсэн байсан. За тэгээд тэр лайв бичлэгүүдийг нь болохоор Вакуи гэрээсээ бол байнга үздэг байсан. За тэгээд нэг удаа ингээд Тошиногийн лайвыг үзээ сууж исэн чинь Тошино 1 жилийн турш нэг эрэхтэй надад бол сэтгэл зүйн дарамтыг маш их өгсөн. Намайг байнга ингээд дагаад мөрдөж мөшгөөд үнэхээр хэцүү байлгадаг байсан. Намайг ер нь бол байнга доромжилдог байсан гэх мэтчлэн Вакуигийн талаар ярьж эхэлсэн. Тэгээ энийг нь болохоор яг нөгөө Вакуи бол үзчихсэн. Тэгээ яг тэрийг нь сонсоод өмнөх уур бухимдал нь дахиж сэдрээд миний мөнгийг өгөөгүй дээрэс нь намайг олон нийтэд ингээд доромжилж байна гэж бодон түүний уур хилэн нь бол хяналтаа алдаад 2 хутга аван Шинжуку дүүрэг рүү явсан. Тухайн үед болохоор Вакуи түүний стримийг нь байнга үзэж агаад тэгээ ер нь гэрийнх нь байршил цонхоор харагдаж байгаа зүйлс зэргийг нь харсаар агаад яг түүний хаана амьдардаг гэдгийг нь бол ерөнхийдөө олоод мэдчихсэн байсан. Тэгээд 2024 оны 5 сарын 8-нд яг тэр хэрэг гарсан
өдрийн үүрээр Тошино стримээ дуусгаад бүгдээр нь баярлалаа гэж яг ингээ стримээ дуусгаад унтраасан. Яг тэр үед нь болохоор Вакуй байрных нь үүдэнд нуугдаад түүнийг хүлээж исэн. Тэгээ Тошиногийн хувьд болохоор стримээ дуусгачаад гэрээсээ ингээ гарч ирсэн. Яг тэр үед нь Вакуй гарч ирээд миний мөнгийг өг гэж хашгирч эхэлсэн. Тошино ч гэсэн тухайн үед маш их айн хашгирч эхэлсэн. Тэгээ энэ үед бол яг тэр хурш айлынхын хүмүүс бол сэрсэн. Яг гэвэл тэр хоёрын чимээ бол үнэхээр чанга байсан учраас. Тэгээ Вакуй болохоор шууд л Тошиногийн өгснээс нь татаж унгаагаа түүнийг бол хутгалж эхэлсэн. Тэгээ тухайн үед бол хуршууд нь гарч ирээд цагдаад дуудлага өгсөн ч гэсэндээ бүх зүйл хэтэрхий оройтсан байсан. За ингээд бол харамсалтай нь стример бүсгүй Тошино тэр өдөр амнасаа алдсан байгаа. За тэгээ шүүхийн хилцүүлэг болохоор 2025 оны 7 сард болсон. Прокурор тал болохоор Вакуйгийн үйлдэлийг сэтгцийн төөрөгдөл ер нь бол донтох, стокинг буюу түүнийг байнга дагсаар агаад тэгээ ер нь амь насыг нь хөнөөсөн үтсэн. Ингээ 17 жилийн ялуу өгөх хэрэгтэй гэж прокуророос бол ийм саналыг дэвшүүлсэн. Харин өмгөөлөгч нь тэр зөв хайр болоод итгэлэн нуржмаснаас болж энэ хэргийг үйлдсэн гэж ер нь бол өмгөөлж эхэлсэн. За тэгээ шүүх хурал бол эцэст нь хохирогч хэдийгээр түүний мөнгийг нь аваад ашигласан байж болох ч гэсэндээ инглигээд амь насыг нь хороосон үйлдэл бол хизээч зөвтгөгдөхгүй гэж дүгнээд 15 жилийн хорих ялыг оноосон байна. За ингээд 50 гаруй настай ганц бие 25 настай үзэсгэлэнтэй эмэгтэйтэй гэрлэхийг мөрөөдсөн гэвч энэ мөрөөдөл нь хүн амны хэрэг болж дууссан баг. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань Японд гарсан маш аимшигтай юм хэрэг байлаа. За тэгээ та бүхний хувьд бас яг юу гэж бодож ийн комент хэсэгт сэтгэлээ бичээд хуваалцаарай. За тэгээ Японы ард түмний хувьд бол бас 2 хуваагдчихсан байт юм лээ. Зарим хүмүүс нь бол тэр бүсгүй үнэхээр өөрийнх нь амь насны занал хилээд байгааг мэдсэн болвол мөнгөтэй болчихсон юм чи мөнгийг нь өгөөд ер нь түүнээс холдох боломж байсан гэвч яг мөнгийг нь өгөхгүй гүрээсээр агаад өөрийнхөө амь насыг алдлаа гэж үзчихсэн. Нөгөө эсгүүд нь бол хичнээн ингээд мөнгийг нь лойрцсан байсан ч гэсэндээ өөрөө хайртай гээд өөрөө бүх юмаа зараад өөрөө тэр мөнгөө тэр бүсгүйд авчирж өгсөн хэрнээсээ дараа нь ингээд мөнгөө нэхэд хүний амь насыг хохирооно гэдэг бол үнэхээр аимшигтай үйлдэл гээд 2 хуваагдчихсан. За тэгээ та бүхэн бас юу гэж бодож ийн сэтгэлээ хуваалцаарай. За ингээ өнөөдөр ч гэсэндээ миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Сувг дээрээ лайк, subscribe дараад үргэлжлүүлээд та бүхэн сувгаа дэмжиж өгөөрэй. За тэгээд удахгүй эргээд дараагийн дугаараар уулзцгаая.